Лацтай өрөө подкаст нь маань тавтай морил. Байгууллагын зан төлөвийн судлаач Жадамагийн сэлэнгэ захиралтай хамтдаа ярилцъя. Өдөр тутмын бидний амьдралын хэв маягт их баг хүнд хөнгөн ямар ч байдал нөхцлөөр нөлөөлөх зүйлсийн нэг болох эргэлзээний тухай ярилцах гэж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За хамгийн ихний асуулт бол бид ямар нөхцөл байдлыг эргэлзээ гэж хардаг болон эргэлзээ дотроо ямар ялгамжуудтай байдаг вэ гэдгийг асуумаар байна. Эргэлзээ ямар нэг тохиолдол, ямар нэг болсон зүйлийн дараа үүсдэг реакц, хариу үйлдэл юм болов уу гэж бодоод байгаа. Жишээлх юм бол эдийн засаг зүгээр явж явах үед энгийн темпээр хөгжлөөр явж явах үед шинэ компаниудад удирдлагуудад төдийлгүүдэх эргэлзээ үүсэхгүй. За одоо 2 жилийн өмнөөс хойш явж байгаа энэ цар тахал коронавирусын үед нэлээд олон компаниуд, бизнесүүд асуудал тулгарсан. Үүний дараах олон газар ус эргэлзээ үүссэн болов гэж бодож байгаа. Санхүүгийн үед нэлээд одоо асуудал бэрхшээлд тулгарч байгаа. Хүндрэлүүд эсрэг талаас нь харж болох ч гэсэн бас хэр зэрэг тэнцвэрлэг стратегийн үед эрүүл урт хугацаанд төлөж чадсан нэгж компани газар байсан бай гэдэг бас шалгуур болдог баг. Хэд итгэлтэй явж ийнгээд тэр бэрхшээлд савлгаа үүсэх юм бол төрөл асуудал тийм ээ. Түүний оронд хэрвээ одоо ажил голдролоор явж явах үед цаад одоо байгалийн хүсэл натур сонсоод тэгээ баг эргэлзээгээ сонсон бас зүгээр байдаг байсан гэж магадгүй. Нэгсэндээ эргэлзээ гэдэг нь реакц гэдэг талаас бас нэг юм дохио гэдэг утгаар ойлгож болох юм байна. Тийм үү? Болж байна тийм. Болж байна. За мөн хоёрдмол байдал бас байдаг эргэлзээ гэдэг юм шиг байна. Хоёр доод одоо яг аль талд нь шийдвэр гаргах вэ гэдэг юм мэдэхгүй. За эсвэл бас хэтрүүлж бодож бас эргэлзээ үүсдэг гэж магадгүй. Нэг зүйлийг хэтрүүлэн бод. Тийм. Эсвэл хүндлэнгийн 3 дахь итгээд өөр нэг хүн тухайн оршин байгаа нөхцөл байдалтайг ойрхон орж ирснээр өөрийн одоо нөхцөл байдал орчход эргэлзэх, өөрийн мөн чанарт эргэлзэх чадал, авьяас, бүтээмж, ажлын чадамжинд эргэлзэх юм зүйл гардаг юм болов гэж бодоод шүү дээ. Тэгвэл эргэлзээ бидний юунд хөтөлдөг вэ? Эргэлзээний шууд дараа хамгийн эхлээд хэрвээ одоо сөрөг зүйл айдас үүсэх юм бол хүн тэрийгэ сайн бас ялгасалах хэрэгтэй биш үү? Хэрвээ эргэлзээ найдас руу хөтлөх юм бол айдас хүний бодох орших орон зайг ухамдаг аюултай гэж яриад идэх юм байл л дээ. Тэгээ эрх мэдлийн одоо хүний өөрийнх нь орон зайг хэрвээ тэр айдасаас үүссэн эргэлзээ хумих юм бол одоо тэр маш таагүй зүйл. Яа тэгэхээр орон зай хумигдсанараа хүний бодох, эрүүл сарвал шийдвэр гаргах ямар боломжууд байна гэдгийг харах. Тэр нөхцөлийг л хомж боож нүдийг л харалган болгох юм уу та. Тодорхой хугацааны дараа сэтгэл хөдлөлөө даваад ийм бас боломжууд байна. Хэрвээ эргэлзэхгүй одоо хэд итгэлтэй гэж харуулснараа эсвэл хүн тарагдах гэж юм эсвэл хэд итгэлтэй гэж өөртөө итгүүлээд яваад аюулд орох юм бол тэр маань ийм охиролтой байж магадгүй гэдэг урьдчилаад урьдсан сэргийлэх арга хэмжээ авах юм бол тэр ирээдүйд одоо тийм эрг үр дүн гарах хэсэг тийм юм төтөлж болох юм тийм ээ. Тэгвэл эргэлзээ үүсэх шалтгаан дотор нийтлэг үүсдэг төрөл юунаас тэр эргэлзээг бий болоод байна вэ? Тийм түрүүн ярьцлага эхлэхдээ хэлсэн ямар нэг асуудал үүсэхгүй бол хүнд нэг бодох шаардлага гарахгүй. Тэгэхээр нөгөө талаас бодуулчлага харь юм уу та. Би хэний үглээ санахгүй ямар ч бас нэг юм дээрс харж ирсэн. Зовлон тохиолж хүн эргэлздэг. Тэгээ хэрвээ ямар нэг хүний тухайн нөхцөлийг сорилтонд оруулахгүй тийм явахгүй хүн бодох шаардлага явуул гэдэг юм шиг. Фельдмар Андреасын үг гэдэг юм лээ. Одоо зовлон тохиолдохгүй бол
бодоодох шаардлага, философдох шаардлага гардаггүй. Тэгэхээр асуудал үүсвэл нөгөө талын бас их тархиа хөвчилж ажиллах шаардлага гардаг. Тэр энэ мянцны хэрэгцээний нэг хэлбэр байж болох юм. Эргэлзээ үүсэх хамгийн ихний үе шатыг би магадгүй нэг эмоцийн үе шат гэж бодоод байна. Эмоц сэтгэл хөдлөж магадгүй. Тэгээ магадгүй сэтгэл хөдлөлийн 70-80% юм хүн одоо сандардаг, санаа зовдөг, одоо төгшөлт зовнил үүсэх магадaltaй юм. Тэр л хамгийн их тийм юу гэж магадгүй. Арай жон гүнзгий эцэг доошоо ундаг, санаа зовдөг. Тэг яах вэ гэдэг. Таны үед яг хамгийн хэрэгэлзэн орж исэн үеуд яг юунаас үүдээд бас тэрнээс юм хэрхэн гарч болох эсвэл тэрнээр нь хэрхэн зогцож байсан бэ? Хүн залуу байх үед мэдээж бүгд анхудаа амьдарч байгаа юм чи янз бүрийн асуудал, бэрхшээл, хорвогийн төмөн янзын өнгө их тайлагдшгүй онцгой шиг санагддаг. Тэгээ тэр үед магадгүй их эргэлзээний олон төрөл, олон давхарга бас тийм тодорхой биш санагддаг. За асуудал бэрхшээл тулгарнгууд нэг бодлын залуу хүний ирч хүчээр давна гэж бодож байгаа ч гэсэн энэ одоо яг миний ирээдүйн зам уу биш үү? Тэгээ энэ миний сонгосон ажлын мэргэжил миний ирээдүйн одоо би гэдэг өөрхийн төлөв болох туслах хэрэгсэл мөн үү биш үү? Гэж боддог гэж магадгүй. Энэ Шотланд, Английн их мундаг бас би сонирхож уншдаг R.D. Laing гэдэг одоо сэтгэл засалч бий л дээ, терапист. Тэгээ 16 настайдаа би ирээдүйд ямар хүн болох вэ? Хэрвээ ямар хүн байвал хаана ямар буудал дээр буул би их тийм одоо сэтгэл хангалуун, сэтгэл ханамжтай. Тэг өөрийнхөө өөрхөн байгаа одоо бүх чадвар, чадварыг ашиглаж чадсан тийм байх уу гэж бодоод битсэн юм лээ. Тэг хоёр зам ерөөхдөө үлдээд жишээлбэл нэг нь их баян, мөнгөтэй, за тодорхой хэмжээнд сэтгэл ханамжтай. Бас нэг тийм байж болох арга зам харагдсан байгаа. За нөгөөх нь нэр хүндтэй, алдартай, хүмүүст их танигдсан. Гэхдээ төдийл одоо их тийм санхүүгүүд одоо баян тансаг биш байх юм байна гэдэг. Тэгээ өөрх нь чадвар, чадамж, дуртай сонирхдаг хамгийн их одоо татагддаг зүйл юм а бодоод энэ хоёр дахь замыг сонгосон юм бэл. Тэгээд насан эцэлхтэй хүмүүст их танигдсан, нэр хүндтэй, их олон ихтэй сургуулиудад лекц уншдаг. Өөрх нь ч одоо школ, дэгж аягийг, хэм аягийг дагдаг олон зүүн шавтай нас орсон. Энэ замыг сонгосон дөр харамсахгүй нэг хэлсэн юм байна лээ. Зүйлсүүд нь ажиллаж байгаа чиглэлтэй холбоотой ч юм уу, ялангуяа залуучууд, залуу мэргэжлүүд төгсөж ирээд тэг нэг ажлын газар ажил эхлүүлээд 3-4 жилийн, 5 жилийн дараачаас яг энэ миний одоо байх ёстой байр суурь, ажил мэргэжил мөн үү биш үү гэдэг энэ дээр хэрэгэлцдэг юм билээ. Магадгүй мэргэжил сонгохдоо ч юм уу ээж явах айлтныг одоо зөвлөгөө дагсан, за тэндээс хэрсэн тэг хүчин давтсан ч юм уу. За эсвэл нөгөөх нь найзуудынхаа зөвснөр ингээ мэргэжлээ сонгочдөг. За тэгээд өөрөө яг цаана байгаа чин өсөл дуу хоолой яванд өөрийн мэдрэгдээд эхлэхлээр ингээ тэрийг сонсоод эргэлздэг. Бас тийм нууд гарч магадгүй гэж утсан. Тэгээд миний сайн хэлсэн R.D. Laing гэж хүний аргачлал бас их зүгээр санагдаад байна л да. Аль болохоор боломжоор өөрт байгаа авиас чадрууд, за яг хаана хөрвөл яг одоо өөрхөн бүгд төр байгаа талант авиасуудыг гарч болохоор байна. 50 жилийн дараа хаана байвал өөрөөр хад жаргалтай байхаар өөр амьдралын одоо байгалаас өгсөн байгалийн гэх юм уу, хувь заяаны гэх юм уу томилгоог гаргаж үзээд тэрийг бас дагуул зүгээр үж магадгүй мэрэгчлээ солих шаардлага тохиолдол гарч болно шүү дээ, тий. Заавал би тэр чиглэлээр төс тийм дипломтой гэдэг тэр наалдаа таах биш. Жишээлбэл одоо Филмар Андреас гэдэг бас миний унших дуртай подкастын сонсох дуртай 86 настай одоо Канадын бас терапист юм байдаг. Тэгээд тэр анх эмчээр төгссөн юм лээ. Эмчээр сурал цусан шилтгаан ээжийг нөхцөл мөрөдөл байсан юм лээ. Дөөрөцсөн бас ээжигээ бас ангаах эмчлэх үднээс эмч уулзах бүргээд тэгээд 30 хүрээд яг тэр мэрэгчлэн өөртөө дэх тийм сууцгүй одоо яг тэр мэрэгчлэр удаан явах зүг мөрөө гэж бодсон юм лээ. Тэгээд санамсаргуу хүмүүстэй ажиллах илүү одоо хүн төвтэй тийм занж чанартай юм байна гэж өөрийгөө бодоод
хүмүүстэй уулзж ярилдаг одоо илүү засал талын ажлыг хийсэн юм билээ. Тэгээд тэрнээс ч тасралтгүй 50 гаруй жил ажиллаж байна гэж байгаа байхгүй. Тэгээд энд одоо өөр маш их аз жаргалтай хүмүүсээр хүрээлүүлсэн хүмүүсийн өвтөлийг үлээсэн тийм хүн болсон. За хоёр дахь нь магадгүй зүгээр тухайн ажлын газар хэн нэгний одоо хүмүүсийн ч юм уу хүрээлэлд нөлөөлөлт автах эсвэл удирдлагатаа загнуулж зэмлүүлээд түүнээс үүсэн сэтгэл хөдлөл байж болно. Залуу хат бол биднэрт бүгд л байдаг эдэлтэй. Тэгэхээр сэтгэл хөдлөж ийгээд тэрэнд одоо бүрэн дур автахгүй. Сэтгэл хөдлөлийг юу гэж хэлж болох вэ гэхээр одоо энэ гадаа орж байгаа цас ч юм уу цас шавраг эсвэл зуны одоо гинтийн аадар бороотой зөвөрж болно. Одоо цас шавраг шуурчин аадар бороо орж ийгээд хүн ажилдаа явахгүй ажиллахгүй. Болцооноос хоцрох хийж үсэхгүй аадар бороонцсон өдрийг хараад явдаг. Аадар бороо зогсно, цасан шуурга зогсно, марш хэрэгээр нар гардаг хараа. Тийм бас хоёр төрлийн шалтгаанаас ялангуяа карьертэй, ажил мэргэжтэй холбоотой эргэлзээ үүсдэг гэж магадгүй гэж. Зүгээр миний 30 жилийн туршлагаас үсдэг тийм харагдсан. Үнэхээр хүн өөрийгөө бүрэн таньж мэдээгүй болж эргэлзээнд орох нь их байдаг. Тийм угаасаа л эргэлзээ хүнд ань байгаа цагтууд эргэлзээ дагалдаа яваад өгөхээр ань байгаа л эн чинь асуудал гарна. Угаасаа л зовлон бол дандаа ярина. Тэр дандаа амьдрал зовлон байдаггүй, дандаа аз жаргал байхгүй. Түүнийгээ дагаад эргэлзээ дандаа л үүсэх баг. Тэгвэл яг эсрэгээрээ бүр их ингээд жижиг юмд маш их эргэлздэг хүн байвал яах вэ? Жишээлбэл юу шлэх вэ? Өдөр тутмын жижиг асуудал бүх юмдаа ингэж эргэлздэг, тэнэглэдэг төрлийн хүн гарч ирвэл. Одоо энэ бол ингээд амьдралын төлөвлөлт болон ажил мэргэжлэлээр хүнд үүсдэг эргэлзээний тухай сайн ярьсан. Тэгэхээр одоо энэ яг бүр татвар ингээд байдаг. Яг ямар хүн үед хүн яг хөвчлэн тийм их эргэлзээнд их ордог. Аль эсвэл бүр тийм их эргэлзээнд ингээд орох болсон шалтгаан нь ч юм уу. Тиймэрхүү хүн та таарч байсан уу үнэн? Зүгээр өдөр тутам 5 гуй төлсөн эргэлзээ олон дахиж давтагдаад удаан гараад байвал хэрвээ одоо 18 20 нас хүрсэн бол зүгээр яг миний ч үг шиг дээ энэ янз бүрийн хүмүүсийн бичсэн ном маш их одоо сонирхолтой зөвлөгөө тэгээ хэрэгжих үз хэрэглэж болох үз зөвлөгөө гэдэг хүмүүсийн подкастыг сонсож байгаа орчноо соёл гэж хэлдэг юм байна лээ. Би бол тэрнтэй бас санал нэг байгаа. Төрөл байн 5 гүтүүдээс сэтгэл хөдлөлд оруулаад тахын тайван байж шийдвэр гаргаад тэргээ даахт нөхцөлийг баллаад байгаа учраас орчноо сайж болно л та. Жишээл хамаатныхаа нэг хүнтэй төр зур хам байдаг ч юм уу. Эсвэл одоо бас үзэл санаа нэгтэй найзтайгаа бас нийлээд бас байх тэр нэг тайван байх орчныг бүрдүүлэх гэж бодож магадгүй. Art of Loving гэдэг Эрих Фромын ном дээр гэдэг юм лээ. Эргэлзээ минь хэтрээ явчвал бас болохгүй. Бүрэнгээ ужиграад хүн тэрэндээ цуцдаг. Эсвэл эргэлзээгээ дахид удаа үргэлжлүүлмээр юм бодохгүй yes no гэд хэлчих нь бас эрсдэлтэй тийм ээ. Тэр хэсэг хугацаанд бодоод тодорхой хугацааны дараа тэрнээс гарахгүй yes no гэдгээ бас хэлэхгүй болвол бас ужирхаар баруун удаан стресстүүлээд байх магадaltaй учраас нэг гоё үг гэдэг юм л дээ. Хэрвээ нэг газар үгүй no гэж хэлэхгүй болвол нөгөө газар yes гэж хэлэх боломжийг үгүй хичээдэг. Тэгэхээр зарим тохиолдолд зөрөгтэй no гэж хэлээд бас боломжийг харах бас тийм шаардлагатай байдаг юм билээ. Тэгээ насан турш хүмүүс бол их боломжтой шүү дээ тий. Бага насны хүүхэд бол хэцүү л дээ. Ээж аваа бас хар хяналтанд байдаг. Тэгээ бие даах боломжгүй тэгж болохгүй. Насан турсан сургалтад төгссөн бол өөрөөхөө шийдвэр гаргаад за зарим тохиолдолд зориг гарах шаардлагатай. Тэг явж иж болох баг. Заримдаа бид хүн бодоод бас одоо юу гэдэг шиг өөрөх нь харилцааг докторгүй байлгаад байгаа тийм харилцаа бас байдаг тийм хүмүүсийн хооронд. Тэр тохиолдолд зоригтой no гэж бас хэлээд дараагийн харилцаа үргэлжлүүлэхгүй болвол эсвэл одоо гэдэг нөгөө найз залууга бодоод би үгүй гэж хэлж чадахгүй нөрөвдөд байна. Энэ тохиолдолд яадаг юм болоо бол бас залуучууд яриад харагддаг юм. Тэгэхээр тэр үнийг өрөвдөөд no гэх нь өөрийнхөө хувь тавилангийн бас түрүү ярьсан дээр байгалийн хувь заяаны
томилтондоо эсрэгээр хариулж ийн гэсэн үг. Өөрийн паразитлаад байгаа хүндээ ноо гэж хэлж чадахгүй бол өөрийн байгалийн цаад үзэл санаа томилгоонд yes гэж хэлж чадахгүй л гэсэн үг. Тодорхой хэмжээний зэрэгээс угаасаа л басцсан байгаа харилцаа, хүмүүсийн хоорондын харилцаа, эсвэл тогтцсон байгаа нөхцөлд бол бас тэр гардаг. Тэгэхээр no гэж одоо хэлээд хэрэгцээгээ таслаад илүү одоо үзэл санаа ч юм уу эсвэл өөрийнхөө ирээдүйг бодоод тэрний хойноос бас яасан дээрж магадгүй. Их ойлгомжтой бууж байна. Одоо би миний хувьд бас нэг асуумаар байдаг нэг зүйлээс асуумаар санагдаж байна. Тэрний юу ихээр эргэлзээ гэдэг тэр чигтээ өнгөрсөн цагийн хуурмаг байдал гэж ойлгож болох уу? Яг эргэлзэх үед юм тодорхойгүй харагддаг. Магадгүй саний асуулт асууж байгаа нөхцөл маань өөрөө тогтворгүй байгаа орчин бодсон бодлоос үүдэлтэй асуулт байна. Тэгэхээр юунд болж игэл зүгээр миний л одоо юу гэдгийг бас зарим хүмүүсийн өмнө санаа зовдог юм. Би зэ эргэлздэг, эргэлзэхээр ингээд сэтгэл хөдлөлд орчдөг. Өөрийн мэдгүй дараа нь бодохоор ингээд сандарцсан яваад идэх байхгүй. Тэр нь голцоо тэрний сорин буруу айдас байгаа. Буруу айдас биш. Зүгээр хүн одоо энэ хоёр замын алийг сонгох уу ч юм уу? Эсвэл одоо байр, орон сууцаа солих, эсвэл хүмүүсийн хоорондын харилцаа ч юм уу? Аливаа нэг үзэл санаа одоо кино, ном зохиол уншаад бодоод эргэлзээнд орохдоо тэр эргэлзээгээр наадаж болно гэж бас сонирхолтой зүйл юу гэдэг юм бэлээ. Одоо толгой дотроо тоглоом биш тоглож болно. Тийм орон зайтай эргэлзээ байвал бас эрг болгож болох тийм талтай байж л юм тий. Тэгээ эргэлзээгээр тоглож болно. Орон зайтай эргэлзээ. Тийм зүгээр айдас руу чиглээд хараад би тэрнээс хамгийн санаа зовоод тах. Тэгээ тэрнээс болоод буруу шийдвэр одоо өөртөө хохиролтой шийдвэр гаргах. Хийх одоо гинтийн сэтгэл хөдлөлд автод огцом шийдвэр гаргах. Эсвэл тухайн үеийн зүгээр жижиг ад жаргал гэж бодсон юмныхаа араас бодоод шийдвэр гаргах хэрэглээнээс гарч ийн гэдээ бодоод идэг юм л та. Зүгээр ингэ яваад хахаар бас юу руу ордог гэж магадгүй одоо ижиавын хүмүүжил эмээ өвгөөс өвлөж ирсэн өвгдлүүд дата тэр юм толботой. Зүгээр яг хүний нас яваад одоо ингэ бид хэдэн нас ингэ 50 гараад эхлэхээр эргэлздэг зүйл тэрний төвшинг өөр болчдөг юм байл л дээ. Магадгүй тийм суур асуудлуудад эргэлзээ үүсэх юм. Одоо баг тэр магадгүй одоо хүүхдүүд гадаад дотоодоо сургаар явждаг. Тэгэхээр тэрний алгасуудын эргэлзээ ч юм санаа зовх гэдэг. Чи өөр төрөл болчдөг юм шиг. Болж өгд тэр үзэл санаатай тэр юм ингээд зэгцэлчих юм дараагийн эргэлзээнүүд тэр төвшин юм арай жоохон амар болгоод идэх юм шиг санагдаад байна шүү дээ. Нас явах тусмал өөрөлдөл эргэлзээ болгон өөрөө сорилт. Тэр эргэлзээ давсны дараа хүн улам бас бяр суудаг байж магадгүй. Толгойдоо бас бяртаа болдог, бядаждаг. Тэр болгоны дараа дата нэгсдэг юм шиг. Ийм төрлийн дататай, ийм дата үл би ийм хэрэгцээнүүд ашиглаж болно. Тэр ийм асуудал үед би ийм датагаа жоохон ухаад үзье ч юм уу. Тэр насны төвшнгөөрөө бас өөр эргэлзээнд орж эхэлдэг гэсэн үг юм байна шүү дээ. Тий, бас одоо амьдралын үеуд. Тэгээд туулсан асуудал бэрхшээл. Эргэлзээ гэдэг сэдвийн хүрээнд бас нэгэн том зүйлийг агуулдаг хэсэг бол яг өөртөө эргэлзэх гэдэг асуудал байдаг. Та өндөр яг ямар бодолтой байдаг вэ? Амьдрал дээр угсаа их олон юм эргэлздэг. Эргэлзэж болно. Буддын шашинд ч гэсэн эргэлзэж болохгүй бас нэг зүйл хүн өөрөө юм байл л дээ. Тэр өөрийн байгаа, өөрөө орших үе. Тэр бол одоо цорын ганц эргэлзэж болохгүй юм. Тэрнтэй адилхан өөрийн амьдрал чухлыг гаргацсан шийдвэр байвал тэрэнд бас эргэлзээд юм шиг хэсэг хугацаанд. Өөр хүмүүс юм уу орчин чамд эргэлзэж болно. Чиний байгаад эргэлзэж болно. Чи өөрөө харин эргэлзэж болохгүй. Эргэлзүүлээд байна гэдэг магадгүй нь өөр хүнтэй ч юм уу харьцуулаад байж болох юм те. Тэгэхээр хүний авяас чадвар өөрийн даган дуурах хүн гээд
хүндэж явдаг хүний авяас чадрыг даган дуурайж өөрийн одоогийн боловсролд хүн эргэлдэж болно. Тэгвэл за би энэ үе шиг юм болох юм байна гэдэг хөгжих тийм арга зам болж болно. Харин би энэ үний хаанч хүрэхгүй юм байна. Ийм насан дээр би ийм байгаагүй, байж чадахгүй гэд ингээд ийм эргэлзээ үүсгэх нь буруу харьцуулалт. Энэ айгүй буруу бодол юм байл л дээ. Тэгэхээр ийм буруу эргэлзээнээс хүн өөрийгөө их уртан татж явж байхгүй бол хүн өөрийн байгаа давуу юм олж харахгүй сохорчдөг юм шиг байл. Нэгсэн тэ хүн өөртөө итгэлгүй, өөртөө итгэлгүй бол эргэлзээ нөрхөн тэр чинийгээр ихсэн. Тэгээ өөртөө итгэлийг алгуулгана шүү дээ. Тэгээ нэг түрүүн би хэлж байгаа талд дурдсан. Бодох орон зайг шахаал байвал тэр хамгийн аюултай. Тэгэхээр тэр орон зай байхгүй бол өөрийгөө мэдрэх орчноо үгүй хийгээд байна гэсэн үг юм л. Тэгэхээр энэ үед л тэр тухайн нөхцөлийг эзэн суугаад эзэгнээд яг одоо миний байгаа бол яг бодтой би байна, юм мэдэрдэг, өвддөг, баярлдаг, баясдаг, бас гомддог. Тэгээ миний гаргасан шийдвэр бол юм. Тэгээ миний түрүүн бас дурдсан цаад надад өгсөн байгалийн зан чанар томилгоо бол юм. Над өөрт байгаа авяас чадвар миний энергийн зарцуулт бол ийм рүү одоо би гарах хэвээр өөрөөхөө авч өгдөл зүгээр ийм буруу эргэлзээнд бол тэгэл нэг хайдас атаархал хардалт өөрөөртөө өмчлөх гэх нэг юм эго юмнууд гарч ирдэг л та юм шиг байна л да. Гэтэ эргэлзээ гэдгийг яг бусдад нээх нь хэрэг үр дүнтэй байдаггүй. Эсвэл яг өөртөө нүр тулах хэрэгтэй байдаггүй. Эргэлзээ үед уг нь ярьж болохоор ер нь хүнтэй байвал гэсэн. Ер нь байх ёстой гэдэг юм байл л да. Заавал эргэлзээг одоо юу гэдгийг нээх гэдэг тийм үр дүнтэй өөрт нь бас бодол санаанд нь нэмэр болчхоор тийм хүмүүстэй ярил уг нь зүгээр. Нэмэр болохгүй одоо юу гэдгийг найз ч юм уу эсвэл хамт ажилладаг хүнтэй нээх заримдаа их тохиромжтой биш байгаад гэдэг юм бий. Тэр гарч байгаа юм чинь бас дата те дата маань аль талд очиж байна гэдэг бас жоохон анхааралтай байхгүй болох. Болж игэл ахмад хүмүүстэй ярилцах. Хүмүүс ч гэсэн тийм заримдаа амьдрал байсаар олцсон юм. Тийм хүмүүстэй манай ментор гэж явж идэх те бас нэг үл хэцүү юм шүү. Яа тэгэхээр эргэлзээ маань дандаа стресс дагалдана. Сайн стресс үеж бол муу стресс үеж болно. Болж игэл юу хаваалцах зүйтэй гэдэг. Болж игэл дотроо битээ авч үлдээрэй нэг үедээ хаваалцах зүгээр. Хэрвээ нөгөө тал нь сонсож байгаа бол бас заавал зөвлөгөө өгөх гэж ярих хэрэггүй юм шиг байл. Гэхдээ зөвлөгөө өгөөд идэх юм билээ тэр ер нь заримдаа хэрэг буруу зөвлөгөө байвал бас осолтой шүү дээ. Тэгэхээр болж зүгээр сонсно гэж бодоод цаад үнэхээ санаа зов стресс эргэлзээ зүгээр сонсоо сууж хат явандаа тэр яриад өөрөөхөө сард замыг бас олчдаг тал бий. Тэр ярих нь л үнцүйтэй юм байл л дээ. Би бас салуухтаа ярьдаг байсан юм аа. Тэг ярьдаг болцсон ер нь ярьсны үр дүн эерэг нь бол хамаагүй хэлтэй. Түрүүг ажлын байран дээр хүүсдэг эргэлзээний тухай ярьж исэн. Тэрэн дээр тань дээр яг өөр нэмэлтээр хэлэх санаа оноо байгаа юу? Яг тухайн хүн ялангуяа залуучууд ажилд ороод тухайн байгууллагад ажиллах хугацаанд өөртөө болоод тэр орчиндөө үр өгөөжтэй байлгая гэж бодох юм бол компани ялангуяа үүсгэн байгуулагчийн философи ертөнцийг үзэх үзэл за компани яваад байгаа чиглэлийн аль нэг одоо нэмэн үртэг үүсгэж байгаа зөвхөн одоо тоон үзүүл санхүүг үзүүл бүтээгдэхүүн юм шүү дээ. Нэмэн үртэг хаана байна хараад тэр үндэс үстэй өөрийнхөө стратеги чин хүслийн аль нэг холбогдож байгаа давхцаж байгаа талыг тодорхойлоод тэгээ 2 жил байна уу 5 жил ажиллах хугацаанд тэр нийцүүлж ажиллах уг нь тэр ажилтнаа ч гэсэн аяг өгөөчтэй юм л. Тэгвэл за би удахгүй гарах юм чинь гэдэг нэг дотроо бодлоо авч үлдчихээ тэр бодлоо гаргахгүй. Зөвхөн хэсэг хугацаанд ажиллана гэж цалин аваад яваад байгаа. Одоо хайр нь л одоо цагийг л дайрсан цагаа барсал юм байл л дээ. Ажлын байранд хотоо уучруулах хэрэгтэй юм байна. Тийм. Тэгэхээр цаг хугацаатай юу юм тийм бас харгас харьцаад хараад биш юм бэл. Яа тэр цаг хугацаа чинь
Жишээ нь тэр байгууллагт 2 жил 5 жил ажилласан байвал тэр 2 жил 5 жилийн одоо хэд вэ? Одоо 1600 хоног чинь тэр хүний цаг хугацаа. Тэгэхээр тэр хүн өөрөө өргөдөөд байгаа юм бэл. Тэр цаг хугацааны бодлоор бас цаг хугацааны төмөршөд тог тавилан илээн гэж хэрвээ түрүүний ярьсан тийм давцал байвал гэсэн өөртөө бас өргөжтэй байх талаас нь бас нэг байх хугацаанд л ажиллах юм бол төдийн хэмжээгээр одоо өөрөө юм сурна өөртөөс өгчтэй байдаг юм яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр эргэлзээ гэдэг зүйлийг ангижрахаас илүү зөв ашиглах нь илүү үр дүнтэй гэж ойлгож болох уу? Яг үнэ. Эргэлзээнээс 100% сэргийлэх боломжгүй юм шиг байна. Эргэлзээнд орно. Магадгүй тэр үед одоо шинэ ялгаа эдийн засгийн нөхцөлд олон компани стратеги дахин үнэлж байгаа бах. Хувьч гэсэн ялгаагүй тийм. Айл өргөч гэсэн ялгаагүй. Одоо ийм үед одоо ийм зээл ахын зүг байсан уу, буруу байсан юм хямралыг өршин таамаглах боломж байсан уу мэдээж хэцүүлтэй. Хямралын дараа мэдээж дуусна. Тэр үед бид нар хаана очих хэвээр гэд дахин үлэх бас нэг боломж. Тэгээд яг өөрийн одоо орон зайг би авч үлдэж чадж гин үү, энэ маань буруу хайдас өчөж байгаа гэдэг энийг л одоо яг эргэлзээний эсрэг хугацааны одоо сэтгэл хөдлөлт тавцсны дараа гараад ингэж бодож авах хэрэгтэй юм болов уу гэж бодоод. Мэдээж амаргүй би ч гэсэн тавгарчаад одоо ч гэсэн зөндөө эргэлзээнд ордог, гайхдаг, нэг мэтгэл сэтгэл хөдлөлт орцсон байдаг, айдас явж идэг, сандардаг. Тэг яг зүгээр 50 60 хүртэл наслаа бид тэр амьдралын туршлага бол бас юу ч хвшилтэй зайлшгүй олон юм харж үзэж уншиж явах хэрэгтэй юм шиг л байл л дээ. Тэг зүгээр миний л одоо өөрийн хүрээнд ботсон бас харсан юмнаас л болдож байгаа юм шиг те. Бас буруу юм байвал бас тэрийг хаяад зүгээр хэрэгтэй ганц тийм хэлсэн байвал тэгээд тэрийг сонсохгүй те. Бидний ярилцлагыг хүлээн авч сонссон танд баярлалаа. Бидэнтэй холбоотой санал хүсэлт сэтгэгдлээ нээлттэй хуваалцаарай. Таны ажил үйлс, амьдралттай сайн сайхныг хүсье.